Сайн мэцхан хүмүүстээ танаас моторын нэвтрүүлэг маань эхлэж байна. За моторын нэвтрүүлэг маань одоо хүмүүсүүдийн одоо ногоон аж ахуй эрхлээч, ногоон хэв маягийг одоо өрнүүлж ажиллаач гэж уриалдаг. За энэ удаач гэсэн та бүхнийхээ одоо бизнесийн санаанд нэгэн одоо сайхан зочлыг нэмэхээр энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлдэж байгаа. За би бол Монгол Флора төвийн одоо цэцгийн хүлэмжинд ирсэн байна. За эдний одоо брэнд цэцэг нь юу юм? Та бүхэнд одоо яг цэцгийн мандал тарьж байгаа, үүсгэн байгуулж байгаа энэ үед одоо яг ямар цэцэг хэрэгтэй вэ? Одоо эднийд ямар баялаг байна гэдгийг одоо энэ удаагийн нэвтрүүлгээр үзүүлье. За ингээд нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Бүгдээрээ хүмүүстэй уулзцгаая. Тэгэхээр Монгол Флора тул маань одоо тийм ээ хүмүүсийн мэддгээр үзэгчдийн маань сайн мэддэг одоо мандлын цэцгийн хаан гэж баг нэрлэгдэж болохоор энэ петюниаг бол олон төрлөөр нь ингээд тарьжээ тийм ээ. Тэгэхээр танаа хүлэмжээр бид нар бас ирж сонирхож байна. Гол нь одоо мандлын цэцгийн яг эд сайхан үе эхэлж байгаа учраас бол үзэгчдтэй мандлын цэцгийн тухай ойлголт өгье. Ер нь бол хаана ямар цэцэг вэ гэж манайхан бол сонирхдаг. Тэгээд танаа дээр ирж энэ талаар бас танаа цэцэгнүүдтэй танилцсан гаваас ярих гэж бодоод ирлээ. Манай Монгол Флора төв нь энэ жил үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Манайх бол эхний жилдээ петуниагаар дагнан ийм тариалт хийсэн байгаа. Тэгээ манай гол нэрийн одоо гаргаж байгаа цэцэг маань бол одоо энэ петуниа, дабл петуниа. Манай энэ цэцгнүүд бол одоо мандалд гарангуутаа улам гоё том болж 40-45 см. Энэ даблууд нь бол 80 см хүртэл өндөр болж нэг бутнаас 40-50 цэцэг нэг дор гарах онцлогтой цэцгнүүд ээ. Тэгэхээр үр бол хамгийн чухал тий. Үр ямар байна? Цэцэг бол тийм гарна тийм ээ. Тэгэхээр үрээ хаанаас бас оруулж ирж байна? Манайх үрээ Чехаас, Америкаас оруулж ирсэн. Тэгээд үр авч байгаа компаниуд дээр бид нар зарим дээр нь өөрснөө очоод бүр туршлага судлаад үрээ яаж хадгалах уу, яаж авч тарих уу бүх заавар зөвлөгөөгөө аваад ингээд тарьсан байгаа. Үрслэгээ хэзээ хийж эхлэв? Бид нар өөрсдөө 3 сарын 15-наас эхэлж хийсэн. Энийг бол бид нар ерөөсөө шууд тарьчихъя гэж тариагүй. Яг энэ туршлагатай энэ үр нийлүүлж байгаа компаниудаас энэ цэцгүүд ямар хугацаанд ургадаг вэ? Яг шидий цэцгэлдэг үү? Шидий талбайд гаргуул болох уу гэд Монгол орны 3 жилийн цагаа гарын төлөвийг авчиж үзүүлж харуулж танилцуулж агаад тэр хүмүүсээс зөвлөгөө авч агаад ингээд тарьсан. Тэгээд энэ цэцгүүд маань яг одоо ингээд цэцгэлээд яг ингээд талбайд гарч шилжүүлдэг дээрээ болчихсон байж байгаа. Манайх чинь 20 хэдэн төрлийн петуниа тарьсан байгаа. Тийм тэгээд энэ дан дэлбэтэй нэг чинь 15 төрөл энэ даблс нэхэд одоо ингээд 5-6 янзын төрөл байж байгаа. Ингээд тарьсан байгаа да. Ер нь бол одоо петуниагаараа л танах ер нь алдартай болж байгаа юм байна. Яагаад гэвэл бас их сонголтыг хэцүү хийсэн байна. Петуниа бол нөгөө жилийн 4 улиралтай цэцгэлж идэг тийм ээ. Дөнгөж одоо 100 үзэгдээд нэг сайхан цэцгэлэл хагдарчдаг биш тийм ээ. Жилийн 4 улиралтай ингээд цэцэгтэй байх учраас худалдаж авсан авж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо сэтгэл дүүрэн байх юм боломжийг бүрдүүлдэг тийм ээ петуниа маань. Энэ петуниа бол тасалгаанд бол сайн ургана. Тасалгаанд бол нэг 40-45 санж ургана. Нэг юунаасаа бутнаасаа 30-40 цэцэг бол тасалгаанд гарна. Өвөлжингөө айлын гэрт бол ургана. Өвөл болохоор цэцэг нь бол хагдарч урна. Хавар дахиад гараад ирнэ. Тэгээд хоёр дахь жилд бол улам гоё ургана. За яг одоо энэ бидний зогсож байгаа энэ хүлэмж маань бол одоо лили буюу сарааны хүлэмж байна. За ингээд бүгдээрээ хүмүүстэй уулзцгаая. Энд юу өрнөж та бүхэндээ хэрэгтэй ямар мэдээлэл өгөхийг хамтдаа үздэцгээе. За сайн байна уу? Сайн байна уу?
энэ аж ахуйг босгоход одоо бүгдээрээ бас нэг зүгээр яж босчихоогүй байх л да тийм ээ. Тэн дээр бас нэг гадны орны ч гэдэг юм уу, гадны дотны ч гэдэг юм уу, мэрэгжлийн хүмүүсээ ч гэдэг юм уу нэлээд зөвлөгөө авч судалгаа хийсний үндсэн дээр болох юм байна гэж үзэж одоо мэдээж тавьсан байх тийм ээ. Тэгсэн. Бид нар энэ лилийг тариалахын тулд өнгөрсөн жил биш юм аа. Сая өнгөрсөн 2 сард Голланд явсан. Тэгээд тэнд очиод лили тулипны үзэсгэлэнд оролцсон. Тийм. Тэгээд тэр үзэсгэлэнг үзээд тэр Жан Дэвид гээд энэ лили тариалдаг компани дээр очиод бидний хүмүүстэй ингээд танилцахад бол тэр усууд бол харамгүй сайхан зөвлөгөө өгсөн. Тэгээд хятад байдаг нэг өөрсдөөс нь буцаа авч тариалдаг компаниг бид нарт санал болгоод 4 сард юу явсан. Хятад очсон. Тэгээд Бээжингээс урагшаа 500 км очоод энэ Голландаас лилийг оруулж ирдэг хятадын компани туршлагыг судлаад тэрнийхээ үндсэн дээр энийг тарьсан байна. Тийм тэгэхэд бол Голландын тэр Жан Дэвид компани хүмүүс бол ярьж илээ л дээ. Монголд бол лили ургадгүй биш, бас ургадаг юм байна. Лили Монголик гэдэг. Тэр нь болохоор алсын уус ургадаг юм. Тэгээд тэр усууд ч гэсэн маш их судалгаа явуулдаг юм байна. Тэгээд дэлхийн бүх орнд ургадаг лилинүүдийг олж сонирхдаг юм байна. Үнэлдэг юм байна, судалдаг юм байна. Тэгээд тэд нар бол тэгж дээ. Монголд очиж энэ лили Монголикийг болоод бид нар юу ямар байна? Олж хармаар байна, судалмаар байна гэдэг. Тэгээд бид нар уурсан тэр хүмүүс бол энэ жил ирж чадсангүй дараа жилээс бол ирэх бах Алтай уусад Монгол лили ургад юм байна шүү. Лили бол өөрөө маш гоёмсог цэцэг. Тэгээд ийм маш том дэлбэтэй цэцэг маань өөрөө маш том. Одоо ингээд та нар харж байгаа хүний гарнаас том. Дэлгэсэн гарнаас том. Тэгээд үнэр маш гоё. Өнгө маш гоё. Голландаас лилиний буцаа оруулж ирнэ гэдэг бол нэгэн хүнд ажил юм бэлээ. Бүхэл бүтэн ийм хөргөгчтэй машинаар тэгээд машин дотор чиптэй 18 градусын хүйтэн хөлдөө буцаа Монгол руу ачигдаад 12 хоногийн дараа Монголд ирэхдээ 1 градус болтлоо бууж ирдэг юм байна. Тийм. 90 нь ингээд бүгдийг тариалсан. Голланд ч угаасаа өөрөө цэцгийн орн штэ. Тийм тэгээд яг Голландаас энэ буцаага бүртээ яг энэ лилигээр 5 удмаараа лили тариалсан тийм компаниас бид нэр зөвлөгөө авч иж авсан байхгүй юу. Тийм. Тэгээд энэ нь болохоор Сиберия гэдэг сорт юм байна. Тэгээд 40 хэдэн төрлийн сорт байж юм лээ. Тийм. Тэрнээс нь сонгож авсан. Одоо дараа жил бол бид нэр өсөө гоё-гоёудыг оруулж ирнэ. Бид нар тэгсэн нөгөө анхны жил тарьж байгаа учраас ингэж тарьж чадаач өгөөч гэж бодоод тийм бүр их тийм үнэтэйнүүдийг бас оруулж ирээгүй. Энэ бол нэг дундажил сорт нь байгаа. Тийм. Хямдхан ч биш. Дараа жил бол бүр гоёыг оруулж ирнэ. Часруулаа энэ төр гэдэг. Айгүй гоё өнгө үйд юм лээ. Тэртээ тэнгуү сарнаа бол хүн болгон мэднэ. Сарнаа бол Монгол зөндөөл байдаг. Тийм болохоор сарнаа ерөөсө тариалахгүй гэж бодоод тэгээд Монгол байдаггүйгээр нь лили тариасан. Ер нь энэ Европт ургаж болдгийг, гадаад ургаж болдгийг Монголд яагаад ургаж болохгүй гэж тэгээд бид нар энэ Монгол энэ гадаад дуруудыг энэ гоё цэцэгнүүд, гоё төрлийн мод бусыг Монголд нутагшуулъя, Монголд нь тариалыг хийсэн ийм л зорилготой юм байна. Хүмүүсийн энэ бие биендээ цэцэг бэлгэхэд энэ лили бол ерөөсө хамгийн тохиромжтой. Лилиг бол ерөөсө ингээд одоо энэ гоё ингээд ягаан шар лилиний чинь болдоо хайр дурлалыг илэрхийлсэн хүмүүс бие биендээ баяр баясгалан өгсөн ийм гоё цэцгэлтэй юм тийм. Тэгээ энэ бол Багланд явхад бол лили авсан хүн бол баярлахгүй байх гэж яахгүй. Ийм гоё цэцэг аваад хийн ч баярлна. Танай энэ аж ахуйд одоо хичнээн ширхэг лили өсөж торнож бойж байна. Хүмүүсийнхаа гар дээр гахад одоо бэлэн болчихсон харагдаж байна тийм. Манайх энэ 75,000 лили тариалсан. Тийм 75,000 лилигээс нэг одоо үерт урсгацсан манайх энэ зүүн үер орж ирээ тийм. Яг тэ ядаж нэг 5% нь ургаж байгаа энэ дотор. Тийм одоо нэг 3-4 хүлэмж лили ургаж байна. Аж ахуй эрхлэх газар газрын хэцүү сонгомоор юм шүү. Тийм байна. Энэ уул нь ингээд харахад бол гоё газар хэрнээ бас үер орж ирдэг газар юм шиг байна. Тийм байна. Ингээд үер орж ирнэ гэж юусоо бодоогүй. Тэгээд бүтэн сарын турш усан дотор яг үер дотор байла. Тэгээд энэ хүлэмж бол тэр үерийг даваал гараад ирлээ. Тийм зарим нь ч бол одоо яалч яахгүй бүр ингээд яг урсгал дээр нь таарсан хамаг бусыг юм нь урсгаад хүлэмжнийхээ үүдэнд авчихсан л байна л та. Тэгээд яг өөр газар сонгох тийм боломж
одоо ер нь байхгүй байсан. Өөр газар сонгох боломж байхгүйсэн. Энэ ерөөсөө ногоон байгууламж тарийн энэ байгуулын эндээ тэр их газар олддоггүй. Тийм тэгээд арай гэж олдсон газар нь энэ. Тэгээд ингээд ийм хохирол амсаал ингээд байж байна. Хийлийн маань одоо нэг бас нэг цаг удирд юу баригдахгүй шүү дээ. Одоо ингээд ургуулад гой болгоцсон юм чинь хүмүүс бол хидээд ч бэлгэж болно бие биендээ тийм үү? Тийм хидээд ч бэлгэж болно. Тэгээд ер нь энд нэг юм нэмж хэлэхэд бол дийлэг бол дуртай цагтаа ургуулдаг, дуртай цагтаа гаргаж авдаг. Одоо одоо тэгж 5-6 сар цэцэг тарьж намар аавн энэ төр гэдэг тийм ойлголт байх болсон байж тээ. Тийм 9 сарч тарьсан болно, 10 сарч тарьсан болно. Энэ цэцэг хизээл бол хизээ гаргаж болно. Одоо тийм болчихжээ. Танах бодол одоо яг зуны цагтаа болоод энэ хөлөмжнүүдтэй ингэж тариад за өвлийн цагт нь бол энэ лилинүүд маань бол өвлийнхөө хөлөмжөнд бас байж нэсттэй тийм өвлийн цагтууд энэ лилинүүдийг өвлийн хөлөмжөнд тарьчихна. Бид нэр дээрээс нь нэмээд одоо галдаандас түлип оруулж ир тарих санаа байгаа. Түлип бодвол лилиг бодох юм бол ургалтын хугацаанд богино. Ерөөсөө 28 хоногийн дотор ургадаг юм байна. Лили бодвол 2-оос 3 сар болж иж ингэж ургадаг. Түлип буюу алтан зул цэцэг тийм ээ. Тэгэхээр зэрэг бас одоо танай баглаанд боох цэцэгний чинь төрөл нь өөрчлөгдөх нь улам ариун болох нь тийм ээ. Тийм одоо өнгөн ч гэсэн өөрчлөндөө. Тийм энэ манай ихний хөлөмж тийм болохоор ингээд дандаа голцсон нэг төрлийн цэцэг энд байна. Дараагийн хөлөмжүүд бол өөр өнгөтэй байгаа. Тийм шаргаан байна. Цагаан байгаа. Улбар шарууд бас байгаа. Тийм. Шар дотроо 2-3 янзын шар байгаа. Тэд нар маань арай болоогүй байна. Гарах. Яг одоо ингээд ургуулчихсан гоё цэцгнүүдээ хаагур борлуулж байна тийм ээ. Одоо цэцэг худалдаж авах одоо манайхны бас мэдрэмж сэтгэл ямархуу байна. Энэ манай монголчууд цэцэг худалдаж авахдаа ер нь тун тааруу юм байна. Тийм үү? Тийм, бие биендээ цэцэг бэлгэлж сураагүй байна. Хүмүүс бэлгэлж байна. Гэхдээ тийм масаараа биш. Ерөнхийдөө хаасан цэцэг бэлгэлэх хандлага бас швед юм байна. Би тэрийг одоо үжээ болцсон гэж бодсоо. Гэтэл хүмүүс бие биендээ хаасан цэцэг бэлгэлсэн хэвээр байна. Бид нар хөлмийн ордон дээр очлоо тэнд хүмүүс бас мэддэггүй юм уу яадгийн зарим нь хаасан цэцэг хүмүүстэй бэлгэлж байна. Тэгээ их гайхлаа. Тийм, цаасан цэцэг гэдэг чинь социализм үед Монгол цэцэг ингэж тариалдаггүй байх үед өгчээсэн. Одоо бол цаасан цэцэг өгнө гэдэг ойлголт бүр байж болохгүй юм байна. Тийм, ийм сайхан амьд цэцэг хажууд нь ингээ байж хаад цаасан цэцэг аваад бэлгэлнэ гэдэг бол тэр хүний өөрийнх нь боловсрол одоо хэр зэрэг хэмжээнд байгааг л үзүүлж байгаа шүү дээ. Тийм, тэгээд ер нь бол ингээ хүмүүст ингээ хандаж хэлэхэд бол бие биендээ хүмүүсээ бие бинийгээ хайрлаад бие биендээ цэцэг бэлгэлээрээ. Манай цэцгүүд бол ер нь бол тийм үнэтэй биш шүү дээ. Хямдхан гаргаж байгаа. Энд чинь одоо Европт бол 9 евро байдаг юм байна лээ. Манайд бол энэ чинь нэг хэдхэн дөрөвний л үнэтэй байгаа шүү дээ. Тийм шалахгүй. Ерөөсөө 1-2 мянга цааслаа. Тийм. За бүр хүнтэй газар аваад нэг 3000 хавцаа л байгаа. Манайд бол маш хямд байгаа. За тэгэхээр би бас нэг юм сонирхож байна л да. Манай хүмүүс маань бол одоо нэг удаа бас ингээд бие биендээ гоё цэцэг бэлгэлээд ингээд ингэхээсэн гадна тийм ээ. Одоо таныг дагаад бас цэцгийн аж ахуйг өөрийнхөө хэмжээнд бас хөгжүүлээд ингээд энэ сайхан сараан цэцгийг лилиг ургуулъя гэдээ ингээд бодож байгаа бас хүмүүс байгаа. Тийм ээ, нэгэнтээ одоо танаад Галландаас ийм сайхан софт ороод ирсэн учраас бас энийг өргөжүүлэх юмсан, хөгжүүлэх юмсан, өөрийнхөө хэмжээнд тарихсан гэсэн улсад бас байгаа. Лилиг бид нар бас савнд тарьсан байгаа. Савнд тарьсан лили болвол болсон маань 3 жилийн туршид үр төлөө өгнө. Энэ цэцэг одоо ингээд цэцгэлээ. Дараа нь 2 сар амарна. Тэрний дараа дахиад гараад ирнэ. Тэгээд дахиад цэцгэлнэ. Гэх мэтлэнгээр ийм цэцгээр 3 жилийн турш ингээд цэцгэлдэг учраас хүмүүс тийм тавтайгаа байгаа болцоо буюу ийм цэцгнүүдийг авч тарих юм бол гэрт нь илүү их чимэглэл, илүү их өөрт нь аз жаргал өгөх юм аа. Тэгээд нөгөө Баглаанд ингээд байгаа цэцэг маань бол одоо нэг магадгүй нэг тий хэд хоногийн дараа ч юм уу эргүүлээд одоо ингээд нөгөө 50 болоод амраад ингээд байхгүй болчихдаг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо яг таны хэлдгээр бол савнд тарьсан байгаа цэцэг гэсэн яагаад бие биендээ бэлгэж болохгүй тий. Савнд тарьсан цэцэг бие биендээ бэлгүүл савтай цэцэг гэдэг чинь хүнд илүү зэрүүлнэ шүү дээ. Илүү их баярлна. Байгууллагууд бол энийг сараан цэцгийн маань бол бас аваад байгууллагын чимэлч гэсэн хэрэгж болох уу. Тэгэхээр би тэгж ойлгож болох уу?
Тийм тэгж болно. Энэ цэцгүүдийг бол одоо энэ бизнесийн чиглэлийн байгууллагууд ялангуяа зочид буудал, бар, ресторан, хурмын одоо чимэглэлд энэ лилийг бол чимэглэлийн зорилгоор ашигладаг. Ялангуяа ресторанууд, зочид буудлууд бол ингээд тасцсан лилийг бол сатаа усанд хийгээд тавьсан байх нь их гоё харагддаг. Хүмүүс энэ тэгээ одоо урдаас зөөж явахаар тэр хол газараас тэгээ замдаа муужраад усгүй ингэж орж иж хахад энд бэлэн ингэж тарьсан Монголын хөрс шороон дээр эрүүл хөрсөн дээр эрүүл аргаар ингэж тарьчихсан. Ийм сайхан эрүүл цэцгнүүдийг авч зочид буудал, ресторан чимэглэлээрээ өгөл болно. Бид нар нөгөө нэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдээ ярьдаг шүү дээ. Тэр маань бол яг энэ байна. Мэдээж зүгээр зөвхөн идэж байвал одоо бид нар экологийн цэвэр бүтээгдэхүүн идэж байна. Бидний эрүүл мэндэд сайн гэж боддог бол бас тэр бол очир дутагдaltaй тийм ээ. Цэцэг гэхэд хүртэл одоо бас ямар хөрсөнд өсөж торнож бойжж байна. Тэрнийхээ хэмжээгээр одоо хүнд өгж байгаа тэр уур амьсгал үнэр нь хүртэл одоо эко байх байхаа гэж би бодож байна. Тийм ээ. Энэ чинь холоос зөөгөөд ороод их чинь дийдийн чинь үнэр нь замдаа байхгүй болоод ороод ирнэ штэ. Дийдийн маань өөрөө муужраад нөгөө үнэр ялгаруулах чадвар нь байхгүй чинь. Энэ яг ингээ хөрсөн дээрээс нь газар дээрээс нь ингээ тасгаад авсан дийдийн болоод ер нь их мундаг хувц үнэртэйгээ гэр дүр үнэртэй ус тийм шиг. Тий. Одоо энэ хүлэмжинд бол ер нь удаан байхад хэцүү байгаа л үнэр нь. Гоё юм. Надад гоё юм. Ингэнэ. Тэгээд дараа нь үнэртэй л идэг байхгүй хүнээс. Айгуу гоё юм тий. Тэгэхэд чинь хол газараас зөөгөөд ирсэн дийднээс тийм үнэр байхгүй шүү дээ. Гарахгүй. Яг гарах л байгаа л да. Гэхдээ энэ шиг юм хүчтэй үнэртэхгүй. Тэгээ нөгөө Монголд анх удаага тарьж байгаа. Тэгээд ингэж их маасаар нь ч хүмүүс ер нь тарьж байгааг уах би бол анхны тариалагч нь байхад гэж бодож байна. Бидний бол гол зорилго бол энэ Монгол орноо Улаанбаатарыгаа цэцгээр одоо хангаж хүмүүсийн цэцэгтэй харьцах ийм экологийн боловсролын дээшлүүлэх ийм зорилготой юм байна. Тэгээд бид нар эхнийхээ ээлжинд бол петуnia тарьлаа, хоёр дахь ээлжиндээ бид нар лили тарьлаа, дараа нь одоо түлэв гэх мэтлэнгээр ингэж явна. Энэ ямар ч хэсэн бид нэр одоо зорьсонтой хүрээд лилигээ тарьж чадлаа. Тэгээд харин одоо дараагийнхаа ажлуудыг төлөвлөд байж байна. Тэгээд хүмүүсээ та нар бие биендээ сайхан цэцгэлгэлцгээгээрэй гэж хэлээ да. Хураалт бас явагдаж байна. Би цэцэг одоо бас хураан энэ ажилд нь оролцсон. Тэгээ одоо яг ямар цэцгийг ямар үед нь ямар цэцгийг яг яаж одоо тайлж баглаанд бэлддэг юм бэ гэдгийг бүгдээ бас хүмүүсээс нь асууя л да. Одоо энэ цэцэг маань бол бэлэг дурсгалын зориулттай. Хүмүүс бол голцоо цэцгэлцнийг авдаг. Тэгээ энэ болохоор тээвэрлэлтэнд болохоор энэ бундуустайг нь авдаг байхгүй юу? Тий. Одоо яг ингээд бэлэн болсон гоё дэлгэрсэн байгаа нь бол яг одоо өнөөдөр ч юм уу тий хурим нараа хийж байгаа, хонхныхоо баярыг тэмдэглэж байгаа, төрсөн өдрөө тэмдэглэж байгаа тий. Ахмад насангуудынхаа баярыг тэмдэглэж байгаа ч юм уу тий. Тиймэрхүү улсуудад бол яг одоо ингээд дэлгэрсэн байгаа байдлаараа хэрэгтэй байдаг байх нэ тий. Магадгүй маргааш нөгөөдөр хэрэгтэй гэх юм бол одоо бундуулсан байгаа цэцэг нь бол маргааш нөгөөдрөөс дэлгэрээд эхлэв шүү дээ тий. Бундуулсан байгаа цэцгийг бол өөрөөсөө аваад гэртээ аваачаад яг бундуулж байгааг нь харуул энэ их гоё байдаг байхгүй юу? Дэлгэрхийг харуул. Тий, дэлгэрхийг харуул. Энэ ерөөсөө одоо өнөөдөр юм бахад маргааш оройд ихэд бундуу нь өсөж цэцэг дэлгэрч юм гэсэн үг тий. Одоо бас гээд тайрахад бас учир байдаг байх л та тийм ээ. За тайрч тэгтээ доороос нь 4-3 үлдээгээд тэгээ яг энэгээр нэг тайрч авдаг. Энэ яг гэвэл энэ доороо булцуутаа дараа жил энэ булцуугаараа 3 жил иргэд тарина гэсэн үг. Тий. Тийм дараад нь тэгээ булцуугаа хурааж намар хурааж авна гэсэн үг. Одоо бол энийг бол бид нар зүгээр бэлэг дурсгал зориулаад хурааж байгаа байдал. Захиалгын.
дараагийнхантайгаа хамт одоо цэцгийг хураалцлаа бас сайхан байна. Үнэхээр одоо ийм сайхан мэдрэмж бас төржсэнгүй. Тэгээд цэцгийг одоо нөгөө нэг үнэрлэгтэй манай Жавзан багш ярьжсэн шүү дээ. Ингээ холоос ингээ сэвж үнэрлдэг гэд. Тэгэхгүй бол ингээл бүр наад үнэрлэхийг бол хэлэхгүй тэгэхээр зэрэг нөгөө хашил өгдөг гэж ярьжсэн. Үнэхээр бол тансаг гоё үнэртэй юм байна. Стресс тайлах юм байна. Би бол одоо сүүлийн үед стресс гэж их ярьдаг болчиход байгаа шүү дээ. Үнэхээр Монголоор даяараа стресстэй байгаа учраас бол хоромч гисэн энэ сайхан цэцгийн дунд суугаад сайхан үнрийн үнэртэх энэ сайхан цэцэг ургамлын тухай ярих бол үнэхээр сайхан байдаг. Та бүхэн ч гэсэн адилхан байгаа гэж бодож байна. Болдог болол үзэгч танд би энэ сайхан үнрийг одоо телевизээрээ дамжуулаад ингээ үнэртүүлмээр байна. Гэтэ энэ бүхнийг та бүхэн хараад бас үнэхээр бас үнэрлэж чадж байгаа хаа гэж би бодож байна. Зам бол бороо хур ихтэй байлаа. Тэгээд тэрний хайлгаар нь бас үер их орж ирж олон мянган одоо цэцгнүүд маань бас үгүй болсон байна тий. Гэлээч гэсэн та нар маань одоо энэ цэцгийг аварж үлдэхийн тулд нэлээд одоо бас сэтгэл зүрх гаргасан байна. Заримдаа одоо сэтгэл гондох үе байсан ч гэсэн бас энийгээ сэргээж авчаад ингээд бас байж байгаа нь бас озоохостой сайхан байна. Тэгээд та нарт ч гэсэн одоо мэдээж зовлон бэрхшээлийг бас туулан байж энэ цэцгийг аварж үлдсэнд бас баяр хүргэмээр байна. Ингээд үзэгчдийнхаа бас гар дээр тий тэр сэтгэл зүрхэнд энэ хийлийнүүд маань одоо очиход бэлэн болох энэ хүртэл та бүхнийгээ бас тийм зүтгэсэнд бас талархмаар байна л да. За тэгээд мэдээж бид хоёрыг одоо ингээд яриад сууж ахт дөнгөж одоо суугаад харуулж байгаа хүмүүс бол бид хоёрыг аль нэгэн гадаад оронд ч юм уу очсон цэцгийн одоо тэр үйлдвэртэн ч юм уу очсон ингээд нэвтрүүлгээ хийж ийн гэж бити бодороо. Энэ бол Монголдаа ургаж байгаа, Монголдаа хөгжүүлж байгаа цэцгийн аж ахуй дотор бид хоёр одоо энэ ярилцлагыг өрнүүлж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд туул голын хөвөн дээрээ туулынхаа усаар ундааж одоо бойжуулж босгосон энэ цэцэг ургамал маань та бүхнийхээ гардаар одоо очиж байна гэдгийг бас би хэлмээр байна. Экологийн боловсролыг дээшлэх зорилгоор олон газар очиж энэ олон нэвтрүүлэг хийж хүмүүст энэ сайхан мэдээлэл өгдөг та бүхэнд баярлалаа. Энэ хийлийгээ биелүүлье. Ямар гоё үнэртэй юм бэ? Үзэгчдээ танд ч гэсэн бэлгэлсэн юм шүү.
За ингээд бүгдээрээ дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баяртай.